гаргаж байгаа тодорхой шийдвэрүүдийн талаар нийслэлийн засаг даргын хувьд хэвлэл мэдээллийн байгууллага төлөөлөгч нарт би шууд өөрийн биеэр бол тодорхой мэдээллүүдийг өгч байгаа. За өнөөдрийн энэ бүх мэдээлэл бол Улаанбаатар хотын экологийн орчныг сайжруулах, за нийт иргэдийн зүгээс ихээхэн санал гомдол дагуулж байгаа энэ асуудлуудыг шийдвэрлэх тодорхой шийдвэр гаргаж байгаа бас та бүхэнд бас танилцуулах гэсэн юм аа. За та бүхэн бол мэдж байгаа өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмлын ашиглалтын байдал түүний байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөний талаар бол за иргэдийн зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс маш их олон шүүмжлэлтэй асуудлуудыг бол гаргаж байгаа. Энэ чиглэлээр бол бас төр захиргааны дээд түвшинд ялангуяа улсын их хурл засгийн газарт бол тодорхой саналуудыг бол бас иргэдийн зүгээс тавьж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр хуулийн хүрээнд бол энэ түгээмэл тархацтай ашигт малтмлын зөвшөөрлийг бол тухайн нутаг дэвсгэрийн засаг дарга олгодог байгаа. Би өнөөдөр 3 чиглэлд авчихсан мэдээлэл хийж бодож байгаа. За өнөөдөр Улаанбаатар хотын барилга, автозамын ашиглаж байгаа хайрга дайргыг бол ер нь бараг 100% бол нийслэлийн нутаг дэвсгэрээс бэлтгэж нийлүүлж байгаа. За энэ бэлтгэж нийлүүлж байгаа үйл явцыг ажиглаад үзэх юм бол ашиглах түүнийг олборлох зардал багатай гарна хайргыг голын хайргыг илүү ашиглах ийм явдал гарч байгаа. Манай Улаанбаатар хотын дундуур урсаж өнгөрдөг туул голын сав газраас барилга болон автозамд хэрэглэгдэх энэ хайргыг их хэлбэр олборлож байгаа. За энэ байдал нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрхийг ноцтогоорч байгаа юм аа. Бид бүхэн бас хотын удирдлагын зүгээс өнгөрсөн хугацаанууд бол тодорхой газруудаар явж шалгалт хийж үзсэн. Ялангуяа Улаанбаатар хотын хан уу дүүргийн нутаг дэвсгэрт туул голын сав газар бол үнэндээ түгээмэл тархацтай ашигт малтмлын олборлолтод өртсөн нөхөн сэргээлт хийгдээгүй, тэнд бол нүд алтран байдал бий болсон байж байгаа. Тийм учраас бид бүхэн цаашдаа бол нөхөн сэргээлт хийгээгүй байгаа аж ахуйн үйл ажиллагааг бол зогсооно. За голын айл савд олборлолт хийхийг хоригдсан 70 гаруй лицензтэй аж ахуйн нэгж үйл ажиллагааг бол зогсоох ёстой байгаа. Энийг манай нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийгээд энэ лицензийг цуслах арга хэмжээ аваач гэдэг бол байгаль орчны яамд бол хүргүүлсэн байж байгаа. Би байгаль орчны яамыг энэ асуудлыг бол даруй шийдэх байгаа гэж бодож байгаа. За яг голын голдрол буюу хуулиар заасан хэмжээс гадна олборлож байгаа 11 аж ахуйн нэгж бол үлдсэн байж байгаа. За энэ 11 аж ахуйн нэгж бол үйл ажиллагаа явуулна. Гэхдээ энэ 11 аж ахуйн нэгжид бол бид хүн сэргээлттэй хийх хуулийн хүрээнд байгаль орчны хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд олборлолтоо явуулах юм шаардлагыг хүргүүлж байгаа. За нөхөн сэргээлтийн тайлангаа Улаанбаатар хотын байгаль орчны газарт бол байнга ирүүлж явах хэрэгтэй. Бидэрт ирүүлсэн мэдээлэлээр бол 2016 онд бол 88 аж ахуйн нэгж энэ түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаагаас ирүүлэх нөхөн сэргээлтийн тайланг ирүүлэх ёстойгоос дөнгөж 14 аж ахуйн нэгж ирүүлсэн байж байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Цаашдаа бол бид нэр энэ байдлыг эрс багасгах чиглэлийн арга хэмжээг бол авна гэж үзэж байгаамаа. За дараачийн нэг зүйл бол нийслэл хотын суурьшлийн бүсийг бид нэр энэ сая агаарын бохирдолтой холбогдуулан хийсэн 3 төрлийн захирамжийг та бүхэн мэдж байгаа. Энэ захирамжийн нэг нь болох бол А18 дугаар захирамжаар бол нийслэл хотын суурьшлийн бүсийг 35206 гагаар тодорхойлсон байж байгаа. Одоо цаашдаа бол энэ суурьшлийн бүс дотор түгээмэл тархацтай ашигт малтмлыг ашиглах ийм лицензийг бол олгохгүй. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бол үе шаттайгаар бол зогсооно. Өнөөдөр энэ суурьшлийн бүс дотор зөвхөн хүн суурших, хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстойгоос энэ дотор шавар олборлдог. Жишээлбэл манай сонгон хайрхан дүрэгт айлуудын гэр хорооллын донд бол шар шавар олборлож байгаа шүү дээ. За тэг хайрга олборлож байгаа шүү дээ. Ийм байдлыг бол зогсооно. Тэгэхээр бид хүмүүс бол иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах талаар шатраас арга хэмжээ авч байгаа. Жишээлбэл орон сууцны дотор дахиж
нэмж орон сууц болон офисын байрлал барихгүй байх. Сургууль цэцэрлэг эмнэлгийн хашаан дотор нэмж ямар нэгэн одоо барилгын зөвшөөрөл, газрын зөвшөөрөл олгохгүй байх, олгосноо цуцлах ийм шийдвэр гаргасан. За энэ гаргаж байгаа шийдвэрүүд мөн яг энэтэй адилхан. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бол энэ түгээмэл дарахтай ашиг нартуулаа бодлуулах уул уурхай үйл ажиллагаа явуулахгүй гэж ойлгож болно. За дараагийн гаргаж байгаа шийдвэр бол энэ цаашдаа бид нэр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтанд, барилгын болон авто замын бүтээн байгуулалтанд голын хайрга биш зөвхөн уулын дайраг ашиглах энэ одоо чиглэл рүү явж байгаа. Энэ жилийн манай худалдан авах ажиллагааны бүх одоо ажлын даалгавар дотор бол барилгын болон замын ажилд зөвхөн уулын дайраг ашиглах гэсэн тийм даалгавар өгч байгаа. Тийм учраас энэ жилээс эхлээд бол энэ уулын хайргыг бол голын хайргыг бол барилга бүтээн байгуулалт ашиглахгүй байдаг. Голын хайрга бол би түрүү хэлсэн олборлох зардал багтай учраас аж ахуйн сонирхолтой байдаг. Гэхдээ стандартын шаардлага хангадаг. Уулын дайраг бол яг стандартын шаардлагын дагуу буталж хэрэгэлдэг учраас энэ бол өөрөө цемент, бетон болон авто замын хүчлэлтийн маш сайн материал болдог. Учраас энэ өөрөө аюулгүй байдал энэ бүх төгсөлтөө бол таарч байгаа, стандарт таарч байгаа маа. Тийм учраас би аж ахуйн нэгж байгууллагуудыг бол энэ хотын бүтээн байгуулалтын ажилд уулын дайраг хэрэглээч гэж уриалж байгаа. Хотын засаг даргын хувьд. Хоёрдугаарт манай туулгол бол зөвхөн Улаанбаатар хотын төдийгүй Монгол орны экосистемд гол одоо байр суурь эзэлдэг юм гол байж байгаа. Мөн одоо түүхэн талаасаа авч үзсэн гэсэн 3 голын монголчууд гэдэг монголчуудын гарал үүсэлтэй холбоотой юм гол. Энэ бидний үед бид энэ туулголоо бол боомлоод, урсгалыг хаагаад голын одоо урсцыг хамгаалж яддаг хайрга талбарны холбоотой дуусч болохгүй. Тийм учраас бид энэ голоо хамгаалах үүднээс, энэ экосистемээ хамгаалах үүднээс бол Улаанбаатар хотын туулголын айс савд бол хайрга холбоотой бүрэн зогсоож байгаамаа.